Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 131 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. If plan A doesn't work, just remember the alphabet has 25 more letters. Unknown. За тэгэхээр өнөөдрийн маань перцептийг хэлсэн хүний талаар бол ерөөсөө бүр мэдэгдэхгүй, хин хэлсэн мэдэгдэхгүй тийм перцепт байна л та. Хэрв A plan бүтэхгүй, A төлөвлөгөө бүтэхгүй болвол англи хэлний цагаан толгойд дахиад 25 үсэг байдгийг шүү гэдгийг санаарай. Энийг ингээд бодохоор монгол хэлнийхт бүр 35 үсэг. Тэгээд өөр хэл за миний мэдхээр бол Японд бол юу лээ 100 эд үсэг байгаа. Тэгээ ханцнуудаа харуулах юм бол хэдэн мянга олно гэх. Тэгэхээр бид нарын одоо нөгөө нэг аливаа ингээд амьдралдаа төлөвлөж байгаа юмнууд энэ заавал энүүгээр ингэж бүтэх ёстой гэдэг зүйл бол хизээж байдаггүй. Магадгүй бид нар нөгөө нэг энэ англи хэлний цагаан толгойн айл хэдийн 26 хэсэг маань бүгд дууссан ч гэсэн бас зарим тохиол тэр маань бүтэхгүй байх тохиол байх ч гэсэн 27 дахь дээр бүтэхгүй бид нар бас мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор бид нар хүмүүс нөгөө нэг аливаа нэг зүйлийг хийхдээ байнгын оролдлого хийж байдаг. Тэгээ тэрийг бэлдэггүй. Яг нэг хэдэн дугаарын өмнө хэдүүлээ нэг үг үзсэн дээ. Нэг перцепт сонссон шүү дээ. Юу нөгөө нэг бейсболын дасгалжуулагч хүн хэлсэн байлуу. За нэг спорттой холбоотой хөлбөмбөгийн дасгалжуулагч байлуу. Бууж өгдөг хүн хизээч ялахгүй. Бууж өгдөггүй хүн бол хизээ нэгэн цагт ялах болно гэд. Яг л тэр шиг маш олон оролдлогын дараа чиний оролдож байгаа зүйл амжилттай болохыг бид нар мэдэхгүй. Тэр бол ирээдүйн цаг дээр байгаа. Гэхдээ хэрв дундаас нь ингээ хаяад энэ бүтэхгүй байна гэж хайчих юм бол бид нар дахиад тэрийг хизээж энэ амжилттай болох байсан эсхийг баталж чадахгүй. Сүүлийн үед бас би ингэж бодоод байгаа юм л та нөгөө ямар нэгэн зүйлийг хэрв үнэхээр хүсэж байх юм бол ятаж тэрийг ингээд нэг хоёр удаа оролдоод үзээрэй гэд. Тэгэд оролдож үзснийхаа дараа би оролдож үзсэн. Тэгээд ингээд энэ маань болоогүй. Гэтэ би оролдож үзсэн болохоор харамсахгүй байна гэдэг нэг тийм бодлыг ингээ өөртөө үлдээх бас нэлээд тийм одоо чухал гэж хэлчихэр хитрхи хүчтэй болчиход байна л да. Миний хувьд бас нөгөө нэг ямар нэгэн зүйлийг хийж туршиж үзэхээс өмнө буугаад өгчдөг тийм тал байдаг. Тийм болохоор тэгж бууж өгөхгүй тулд ядаж нэг удаа оролдоод үз гэдэг зүйлийг өөртөө тавьж байгаа. Тэгээд тэр маань ингээ бас их дэжгүй явж байгаа шүү гэ. Бүр ингээд оролдоод хийгээд үзгингүүд ингээл цаанаас за болчт юм уу, ингэчт юм уу, тэгчт юм уу гэдэг өстой мянган шалтгаан гарч ирж байгаа байхгүй юу? Гэтэл яг үнэндээ тэр зүйлээ ингээ хийгээд үзэхээр энэ ч бас дэжгүй биш үү гэдэг нэг тийм бодолтой нэг өсөндөө хүн үлдэж байгаа. Тийм ч учраас альва нэгэн зүйлийг хизээж хийж үзээгүй байхдаа энэ өрөөсөө болохгүй бүтгүй гэдэг зүйлийг бит ярьж байгаарэ. Хийж ядаж нэг удаа оролцоод энэ болохгүй лээ бүтгүй лээ гэдэг зүйлээ ярих хэрэгтэй. Тэгээ яг дахиад нөгөө нэг перцептээ санах юм бол бууж өгдөггүй хүн хизээ нэгэн цагт ялна. Харин бууж өгсөн хүн бол хизээж ялж чадахгүй гэх. Тийм болохоор хэрвээ чамд үнэхээр хийхийг хүсдэг аливаа нэгэн зүйл туршиж үзэхийг хүсдэг зүйл байх юм бол эргэлзээд явах хэвээр амьдрал чинь ер нь богинохон шүү дээ. Нэг мэдэхэд 7 хоног өнгөрсөн, нэг мэдэхэд сар өнгөрсөн, нэг мэдэхэд жил өнгөрчихсөн. Тэгэл нэг мэдэхэд чи ямар нэгэн байдлаар тэрийгээ бүр хизээж хийж чадхааргүй болцсон. Тийм нөхцөл байдал
хүрсэн байхыг үгүйсэхгүй болохоор одоо хэрв чи яг хүсэж ивэл яг энэ цаг мөчтөө тэр хийхийг хүссэн зүйлээ туршаад оролдоод үзээрэй. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөе. Энэ хүртэл хамтайсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.